сайн байцгаана уу? Өнөөдөр keyboard-ныхоо дээш доош баруун зүүн сумыг ашиглаад муурыг дээш доош баруун зүүн тийш хөдлөх кодыг бичнэ. За үүний тулд бүгдээрээ events зэснээс when space key pressed буюу space давчлуур дарагдах үед гэсэн блокийг гаргаж ирнэ. За үүнийг бүгдээрээ 4 удаа гаргаад ирье. За эсвэл нэг удаа гаргачаад duplicate хийгээд хувлаад тавиад иж бас болно. За одоо space давчлуур гэдгийнх нь оронд дээш сум гэсэн давчлуур, за дараагийнх нь доош сум, за баруун сум, зүүн сум гэсэн давчлуурууд болгож өөрчилнө. За өөрчилснийхаа дараа одоо бүгдээрээ motion буюу хөдлөх цэс рүү очиод за эндээс бүгдээрээ муур маань дээш доош хөдлөнө гэдэг маань координатын тэнхилгийн хувьд y тэнхлэгийн дагуу хөдлөж байна гэсэн. За баруун зүүн гэдэг маань мэдээж x тэнхлэгийн дагуу хөдөлгөөн хийж байна гэсэн. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр дээш доош хөдлөх гэж байгаа бол y-ийг өөрчилнө. Буюу change y by 10 гэдэг командыг авчирч тавина. За баруун зүүн тийш хөдлөх гэж байгаа бол x-ийг өөрчлөх буюу change x by гэдэг командаа авчирч ирж тавина. За ингээд одоо бүгдээрээ ажилуулж үзэхээр дээшээ давчиг дарангууд дээшээ явж гин, доошоо давчиг дарсан ч бас дээшээ явчихна. Яагаад гэхээр адилхан аль давчлуур дээр дарсан яг адилхан y-ийг 10-аар өөрчилнө гэсэн учраас яг л адилхан үйлдэл хийн тийм үү. Тэгэхээр бид нар доош явах үед y-ийг хасах 10-аар өөрчилнө гэж өгөх юм бол доошоо давчлуур дээр дарахаар доошоо явж гин, дээшээ давчлуур дээр дарахаар дээшээ явж гин. Үүнтэй адилхан x бас адилхан. Баруун дээр дарахаар баруун явж байгаа боловч зүүн дээр дарахаар бас адилхан баруун явчихж байгааз. Тэгэхээр зүүн тийшээ явахын тулд x-ийг хасах 10 болгож өөрчилнө. За одоо зүүн дээр дарахаар баруун дээр дарахаар дээшээ доошоо гэж өөрчлөгдөж байна. За хийсэн зүйлдээ бүгдээрээ нэр өгөөд хадгалъя. Энэ untitled буюу нэргүй байг гэж энэ хэсгийг нь арилгаад дөрвөн зүг явах код гэж бичээд enter давчаад арчия. За тэгээд энэ save now гэсэн давчийг дараад хийсэн зүйлээ хадгалчлаа. За хадгалсан прожектаа энэ хавцсан дээр дараад орж болно. Эсвэл энэ профайлын дээр дарахаар my stuff гэж гарч ирнэ. Аль дээр нь дарсан ч болно. Энд ингээд миний саяхан хийсэн 400 явах код маань хадгалаастай болсон байна.